Одоо мэдээлэл хийж байгаа тэгэхээр Ардчилсан намын одоо үндэсний бодлогын хорооны гишүүд бид нэр. За 2016 он, 2020 он, 2024 он гээд Ардчилсан нам 3 удаагийн сонгуульд ялагдлаа. Энэ яаж юм гэхээр одоо Ардчилсан нам одоо муудаа ялагдаад байгаа. Тэрээс Ардын нам одоо сайндаа биднийг ялаад байгаа юм биш. Ардчилсан намын одоо удирдлага тэр дотор одоо сүүлийн үед дарга байсан хүмүүсийн хоорондын үйл ойлголцол тэмцэл. За тэр тусмаа 2024 онд болсон сонгуулийг та бүхэн мэдж байгаа. 2024 онд одоо Ардчилсан намыг удирдах орсон хүмүүс бол одоо эр зориг гаргаж чадаагүй. Улс төрийн эр зориг, харизм гаргаж чадаагүй. Зориггүй байсан, аимхай байсан, хулчгар байсан. Энд бол ард түмэн идүүцэж Ардчилсан намыг бол сүр хүчин болгосон. Улс төрд бол эр зориг хэрэгтэй байдаг. Өөрийгөө золиослох хэрэгтэй байдаг. Намынхаа үн зүйл одоо нөхдийнхөө төлөө. Гэтэл өнөөдөр Ардчилсан намыг удирдах байгаа хүмүүс бол өөрсдийгөө аврахын тулд Ардчилсан намыг золиослсон. Маш олон одоо журмын нөхөд минь харамсалтайгаар амиа алдсан. Энэ дээр бол Ардчилсан намын өнөөдрийг ирэх барьж байгаа Ардчилсан намын дарга, дид дарга, генсек нар ямар ч одоо хариу үйл үзүүлж чадаагүй. Өнөөдөр Ардчилсан нам эзэнгүй байгаа. Даргагүй байгаа. 21 аймаг 9 дүүрэг дээр ихэнх одоо дүүргүүдээр ялагдсан. Ялагдсан бол ажиллаа өгөөд явах хэрэгтэй. Дөрмөөрөө огцорцсон. Ардчилсан намыг удирдах гэсэн дарга би огцорлоо ажиллаа өглөө гэд одоо хэдэн сарын өмнө хэлсэн байхгүй. Ардчилсан намыг эзэнгүй. Юу болоод байгаа энэ улс оронд? Өнөөдөр эдийн засгийн байдал ямар хүндэрж байна? Ерөнхий сайд хэлж байна. Энэ үйл маш хүндэрнэ. Бензин түлшгүй болноо. Захилгаан станцууд илбэрсэн байж байна. Энэ дээр Ардчилсан нам ирэх барьж байгаа бол иргэдийнхаа тал зогсож чадж байгаа мүү гүмүү гэдэг асуудлыг бид нар ярьж. Тийм болохоор Ардчилсан намыг эзэнгүүдүүлж байгаа. Ийм арчаагүй байдалд оруулж байгаа. Энэ намын удирдлагуудыг бид нар одоо албатан татан болон ган төмөр гэдэг хүн бол өөрөө огцроо явцсан. Одоо ерөнхий нарийн бичгийн дарга болон 15 дид дарга нар ажиллааг явах ёстой. Үндэсний бодлогын хорооны гишүүд бид нэр 300 хүн байдаг. Энэ үндэсний бодлогын хороог одоо яаралтай хуралдуул энэ 7 хоногт хуралдуул игээд 200 үндэсний бодлогын хорооны гишүүн одоо гарын үсгээ зурцсан байна. Тэгэхээр бүх шатны намын дарга нарыг бид нар шинээр сонгох ёстой. Одоо төв намын даргаас эхэлж шинээр сонгоё. Одоо Ардчилсан намын үндэсний бодлогын хороо хуралдаад нэн яаралтай Ардчилсан намыг даргатай болох ёстой. Тэрний дараа 21 аймаг 9 дүүргүүд дээр дарга огцорсон газрууд орон нутагт даргатай болгож Ардчилсан намыг эзэнтэй болгохгүй бол энэ нам 1990 онд одоо бий болж исэн 89 онд бий болж исэн энэ нам өнөөдөр арайч ийм одоо эр зориггүй, харизмгүй, улс төрийнхаа үн цөлийг хамгаалж чадахгүй марчааг болсон. Ардчилсан намын гишүүд бол юм биш. Өнөөдөр Ардчилсан намын одоо тамгыг нэг тендерийн компани шиг нэг хүн зүнхэндээ игэл яваад шин тендер авдаг хоосон компани шиг. Тэгэхээр энэ байдлыг намын байран дээр ч байхгүй байна тамга нь. Тэгэхээр энэ байдлыг арилгаж Ардчилсан намын гишүүд бид өөрсдөө цуглаад үндэсний бодлогын ороогоо хуралдуулъя, намын дарга сонгоё л гэж. За та бүхэнд баярлалаа.